Сайн байцгаана уу? За энэ мэргийн маань сэдв нь тэр эргэж ирэх үү гэсэн сэдвтэй мэрэг байгаа. Яг 6 сарын 11-нд Нумын орд дээр гүзээлцгэн тэргэл сар гарч байгаа. Тэгэд гүзээлцгэн тэргэл сар нь болохоор энэ жилийн ер нь хамгийн свит хамгийн хөөрхөн одоо тийм тэргэл сар гэсэн. Яагаад гэвэл бидний одоо ийм хайр дурлал дээр илүү нөлөөлөлттэй байдаг тэргэл сар гэсэн. Жишээлбэл яг ийм X-тэй холбоотой асуудлаа цэгцлэгээд тавьж явуулах хүнээ тавьж явуулахад амьдралдаа яг юм шинэ хайр дурлалыг урьж оруулж ирэхэд их тийм эерэг сайн нөлөөлөлтэй шинэ хайр дурлалыг манифест хийхэд бас их тийм сайн сар гэсэн. Тийм болохоор тэр эргэж ирэх үү гэсэн сэдвтэ мэрэг оруулж байна. Хайр дурлалын мэрэг оруулж байна. Ингээд танд хөзрөө сонгох цаг өгье. Нэгдүгээр хэсгийн уншлагатай орцгоё. Тэгэхээр эхлээд энергийн шалгалтуулаад та бүхний өөрсдийнх нь байгаа байдлыг эхлээд жоохон харьяа гэж бодож байна. Тэг яг ингээд та бүхэн маань илүү эмгтэй энэ харилцаанд эмгтээчүүд нь илүү байх магадaltaй байна. За тэг илүү ингээд юм уу эмгтэй талаас эмгтэй энергийн талаас илүү энэ одоо гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ та бүхэн маань болохоор энэ харилцаан солиод мэдээж ингээд нөгөө шархалсан, гомдсон, юм broken ингээд болсон байдалтай байна. Тэг хичнээн энэ хүнтэй ингээд холбогдмоор, ярилцмаар, тэг дуугалааг нь ингээд уг нь сонсомоор байгаа ч гэсэндээ тодорхой хэмжээнд энэ харилцаанд ингээд өөрийнхөө хил хязгаарыг тогтоосон байна. Өөрийнхөө энергийг ингээд жоохон өөр дээрээ ингээд эргүүлж татсан байдалтай байна гэж гарч ирж байна. Жишээлбэл дотоод сэтгэл нь ингээд энэ хүн танаас салсан нь хоёрын харилцаа ийм байдалтай болсонд нь энэ хүн тань руу эргэж ирэхгүй байгаад нь ингээд та гомдож байгаа ингээд шархалж байгаа энэ хүнтэй ингээд уг нь бол өөрөө холбогдоод ярилцмаар сэтэл байгаа ч гэсэндээ өөрийнхөө тархийг амар дагаад байгаа байхгүй бодлыг дагаад жишээлбэл энэ хүн намайг ингэж гомдоосон шүү дээ би одоо ингэж болохгүй тэгэж болохгүй би өөрөө эргүүлж ингээд холбогдохгүй энэ хүнийг одоо хүлээж авахгүй одоо өнгөрсөн гэдэг ч юм уу те ингээд маш юм хүчтэй хатуу байдлаар өөрийнхөө тархийг одоо сонсож дагж байна. Би одоо ингэхгүй тэхгүй хүлээж авахгүй. Би илүү ихийг өгөхгүй. Би өөрийгөө бодох хэрэгтэй. Би одоо ингэн тэгнэ гэдэг ч юм уу те. Тийм байдлаар айгуу тийм энэ хүнд харилцаанд хатуу хандж байна гинэ. Тэгээд уг нь бол өөрийнхөө амьдралыг буцаад аз жаргалтай ингээд байдлыг олох гэж хичээж байна. Өөрийнхөө амьдралыг ингээд буцаад зүгээр enjoy хийх өдөр тутмын амьдралаараа амьдрах гэж хичээдэг ч юм уу те. Тэгэж хичээж байна гэж гарч ирж байна. Тэгээ нөгөө нэг та бүхний гэж ярьж байгаа энэ хэсэг маань илүү эмгтэй энерги нь байна. Эмгтэй хүмүүсийн талаас байна гэж тэгээд байгаа штэ. Тэгээ эмгтэйчүүд маань ингээд та бүх маань бодохдоо эрэгтэй маань харилцаанд ингээд хангалттай одоо буур суурьтай хандаж чадаагүй хангалттай ингээд ийм эр хүн шиг ингээд хандаж чадаагүй асуудлаа шийдэж чадаагүй угаасаа ингээд шийдэж чадахгүй байгаа гэдэг ч юм уу тийм байдлаараас нөгөө эрэгтэйгээ айгу харж байгаа юм байна л да. За тэгээд нөгөө талынхаа хүний зүгээс асууж байгаа хүний зүгээс буюу ер нь одоо эрэгтэйгийнхэн зүгээс ямар байдалтай байна вэ гэд үзэхэд болохоор эрэгтэй ч гэсэндээ адилхан сэлэмний хатгаан гарсан байгаа хгүй. Та хоёулаа одоо яг ингээд өөр өөртөөхөө бодлыг, тархийг, сэтгэл хөдлөл, emotional талаас сонсох гэхээсээ илүү бодит нөхцөл байдлыг илүү харж бодит нөхцөл байдал дээр одоо бидний харилцаа ийм болцсон. Тэгвэл одоо ингэх хэрэгтэй, тэг хэрэгтэй, тэгээд ч угаасаа болохгүй бах таа, бүтэхгүй бах таа гэдэг тийм өөрсдийнхөө тарих бодлыг илүү ингээд харж сонссон байдалтай байна гэж байгаа байхгүй. Хоёулаа яг ийм сэлэмний хаан хатан энерги дээр байгаа. Тэгээ энэ эрэгтэй нь ер нь өөрөө угаасаа амар юм боддог төрлийн хүн юм байна л да. За эрэгтэй нь айгүйх тийм хонь эсвэл агаар махбодтой ихэр жинлүүр хумхаа орттой хүмүүс их байдаг гэж магадгүй. За зарим хүмүүст манайх бас арслан ном гэдэг ч юм уу тийм хүмүүс байж болж байна. За тэгээд энэ эрэгтэй нь өөрөө угаасаа амар юм боддог. Нилээ ингээд яг юм тодорхой үйлдэл хийх гэж нилээ ингээд бодож байгаад нэг үйлдэл хийдэг. Эсвэл юмыг ингээд нөгөө баттай найдвартай гэж үзсэн үедээ үйлдэл хийдэг гэдэг ч юм уу. Эсвэл ингээд нөгөө нэг хэр барагтай бол нэг юм чухал үйлдэл ингээд нөгөө хийгээд байдаггүй одоо тийм төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүн бололтой ямар ч тач ингээд одоогийн байдлаар ялангуяа хоёрын харилцааг бүр ингээд маш юм сериусны ингээд үнэхээр бодоол байна гэж гарч ирж байгаа хгүй. Тэгээ өөрийнхөө бодлыг илүү дагж ийн. Тэгээ яг үний мэргэлзээд байгаа хгүй. Энэ тантай ингээд
эргэлзээтэй байдаг гинэ. За тантай ингээд буцаж холбогдох уу, яах вэ? Буцаж нийлэх үү, яах вэ гэд яах вүлээ? Тэгвэл одоо яах вүлээ? Буцаж холбогдчихвол одоо бас яах вүлээ, ийх вүлээ гэдэг ч юм уу те. Тийм байдлаар юусэн юм бодоол суугаад байна, бодсон байдалтай байна. Тэгээд хоёрын салсан хугацаанд одоо энэ харилцаа холбоогүй байгаа ингээд хугацаанд энэ хүн бас тодорхой хэмжээний өөрийн гэсэн юм эргэцүүлэл, ухаарал, сэргэлтэнд ингээд энэ хүн бас хүрсэн гинэ. Чамаас ингээд хол байхдаа би ингээд айгуух зүйлийг эргэцүүлж бодсон гэсэн үзэр гарч ирсэн байгаа байхгүй. Хажууд нь жажмент буюу ингээд эргэтэйн гарны хүлээсэн тайлагдаад нүд нь ингээд сэрж ухаарч байгаа юм шиг үзэрэн штэ. Тэгэхээр мэдээж хоёрын холбоогүй байх хугацаанд энэ хүн ямар нэгэн тийм ухаарал эсвэл баг юм сэрэлтэнд ингээд энэ хүн үнэхээр ингээд хүрж ийна. Хүрсээ ямар нэг юм ойлгож бас ингээд үр доос эргэцүүлэл ойлгож аваад л байна да гэж гарч ирж байна. Тэгээд одоо болохоор энэ хүн битэрийн харилцаанд өмнө нь ингээд байсан тэр гоё ингээд сэтгэл, тэр гоё ингээд догтлол тэр дотн байдал ингээд угаасаа ингээд байхгүй болсон. Одоо ингээд харилцаа холбоогүй байгаа гэдэг ч юм уу эсвэл харилцаа холбоотой байсан ч гэсэндээ би биентэйгээ яг ингээд дотн ингээд ярихгүй зүгээр л өдөр тутмын би сайн уу чин сайн гэдэг нэг юм харилцаа холбоо ингээд өрнөдөг тийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Яг юм чин сэтгэлээсээ ингээд юм ярилцахгүй конверсашны асуудалтай байгаа. Тэгээд бодит нөхцөл байдал ингээд хоёрын хувьд ийм айгу хүүтэн хүндээ гэдэг ч юм уу ингээд ийм байдалтай ингээд болцсон. Тэгсэн мөртлөө энэ хүний дотор одоо нэг юм тантай эргэж ингээд холбогдох таны гэсэн одоо хүсэл эрмэлзэл нь стил ингээд байсаар байгаа гэж гарч ирж байна. Тэгээд зарим хүмүүсийн маань хувьд ингээд энэ хүний эргэлзээд хоёр дахь байгаа шалтгаан нь цаанаа бас юм гурдагч итгээд ийм өөр хүнээ ингээд сонголттой цаанаа өөр хүнтэй ингээд үнэхэр хүмүүс байгаад байх шиг байна. Цаанаа эсвэл ингээд ийм өөр найз охинтой болсон гэдэг ч юм уу эсвэл өөр ингээд их нэртэй энтер гэдэг ч юм уу эсвэл өөр одоо тийм сонголттой бас ингээд тийм хүмүүс байгаа болохоор ингээд сэтгэл нь ингээд хоёр доод шийдвэрээ гаргаж чадахгүй бодоод байгаад байна гэж гарч ирж байна. За тэгээд үнэхээр ийм гурдаж тэгээд байхгүй хүмүүсийн маань хувьд болохоор энэ хүн зүгээр л ингээд үнэхээр одоо битэрийн нөхцөл байдал бодит амьдрал дээр ийм болцсон. Тэгээд одоо яг энэ нөхцөл байдал дээр үнэхээр ингээд эргэж очихгүй яах вэ, нийлэхгүй яах вэ гэдэг ингээд сэтгэл зүйн ингээд хоёр доод бодоод суугаад байгаа юм байна л да. За тэгээд энэ хүний зүгээс бас нэг ингээд юм бодож байгаа бодол нь за эмэгтэйгийн маань намаа гэсэн бас тэр хөөрхөн сэтгэл, догтлол, тэр мэдрэмж нь одоо ер нь бас жоохон өнгөрсөн бах та гэдэг ч юм уу ингээд эмэгтэйгийн маань намаа гэсэн гоё тэр хайр, тэр догтлол мэдрэмж, тэр хөөрхөн ингээд мэдрэмжүүд нь одоо ингээд жоохон байхгүй болсон бах та, унтарсан бах та гэж энэ хүн бодож ийн гинэ. Тэгсэн мөртлөө айгуу сайн энэ хүний зүгээс битээр ингээд эргэж нийлэх болно. Битээр би биэндээ эргэж ирдэг гэсэн тийм мессеж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд төгсгөл дуусгал өхлийн үзүр эсэргээрээ харж байна гэдэг нь энэ хүн ингээд угаасаа бодохдоо одоо хичнээн битэрийн нөхцөл байдал одоо ийм байдалтай байгаа ч гэсэндээ битэр ирээдүйд хизээ нэгэн цагт битэрийн харилцаа бүр огт ингээд юусоо дуусаагүй ингээд дуусчаагүй битэр эрт орой хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар битэр эргэж нийлнэ эсвэл эргэж холбогдно амьдралд ингээд таарлах учрах хүмүүс гэж энэ хүн бодож байгаа юм байна л да. Тэгээ яг ингээд энэ хүний бодлыг яг баттаж байгаа юм шиг тэр хайр дурлалын үзэр зөвлөгөөний үзэр дээр ч гэсэндээ салсан ч гэсэндээ эргэж очрох хувь тавилан гэдэг үзэр гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүний бодож байгаа нь үнэхээр үнэ. Хоёр одоо ингээд салсан ч гэсэндээ одоо жишээлбэл айгуу удаан юм on and off харилцаатай ингээд явж байгаа хүмүүс гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд салж байгаа ч гэсэндээ ирээдүйд ямар нэгэн байдлаар буцаж холбогдох, буцаж нийлэх, учрах, уулзалтах одоо ингээд ийм үнэхээр ийм хувь тавилан одоо тийм хувь тавилантай ийм нөхцөл нь одоо тийм бүртгэхэр ийм хүмүүс байгаад байгаа хгүй. Тэгээ энэ нь бол өөрөө угаасаа ямар нэгэн тийм soul mate эсвэл үнэхээр тийм karmic одоо үйл өөрийн харилцаа ч юм уу, twin flame ч юм уу ямар нэгэн юм сүнсний төвшөнд хоорондоо юм сүнсний контракт гэрээтэй илүү бас юм гүнзгий ямар нэгэн сүнсний холбоотой хүмүүс болоод л ингээд салсан ч гэсэндээ дахиж уулзалдаг ч юм уу, дахиж холбогддог ч юм уу ингээд эргэх одоо тийм холбоос угаасаа байгаа хэл та. Тэгээ бас яг өнгөрсөн амьдрал гэдэг хөзөр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр
өнгөрсөн амьдралдаа ч гэсэндээ та хоёр ямар нэгэн тийм холбоотой байсан, би бинийг таньдаг мэддэг өнгөрсөн амьдралын тэр нэг юм холбоос ингээд та хоёрт байгаа. Тэгээ энэ амьдралдаа ингээд учрах бас юм гол одоо шалтгаан хийсэн бас гол одоо контракт гэрээ юун дээр суурилсан байна вэ гэхлээр та хоёр ингээд учирснаар би биендээ ямар нэгэн тийм хичээл одоо тийм бас заах хичээл ухаарал эргэцүүлэл ингээд тийм зааж өгөх би бинийгээ бас хэрэлтэнд одоо тийм хүргэх хүмүүс гинэ. Ялангуяа бүр энэ эрэгтэйгийн талд эрэгтэйдээ илүү ингээд ямар нэгэн байдлаар ингээд ийм дотоод бодлын болон сүнсний түвшинд одоо ийм эргэцүүлэл ухаарал сүнсний одоо ийм сэрэлт гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйлсийг айгүйх ингээд одоо хийж өгөхөөр нөлөөл эрэгтэйдээ ийм нөлөөлөл ингээд гаргахаар ийм харилцаа холбоо бас байна гэж харагдаж байна. Хичнээн ингээд одоо ингээд бодит байдал дээр хоёрын харилцаа холбоо ингээд жоохон хэцүү болсон, найдваргүй болсон юм шиг одоо ингээд та худлаа гэдэг ч юм уу тий ингээд дотн байхад тийм ч дотн байхад болцсон штэ ийм болцсон штэ гэд хоёулаа юм сэлэмний хаан хатан болцсон байгаа ч гэсэн тий ингээд цаг хугацаа ингээд өнгөрөхөөр гэдэг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар дахиад би бинтэйгээ холбогдох эргэж нийлэх тий учрах одоо тийм хувь тавилантай бас ингээд хүмүүс байна. Бүрэн бас ингээд угаасаа яг ингээд дуусчаагүй энэ бол юусоо цэг тавигдаагүй гэж гарч ирж байна. Тэгээд ирээдүйд энэ хүн эргэж ирэх үү гэд асуугаад болохоор угаасаа эргэж ирнэ гэж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд та хоёр болохоор хамтдаа байхдаа их тийм ямар нэгэн байдлаар их тийм зохимжтой харагддаг төрлөгийн хүмүүс ээж юм магадгүй адилхан хоббитэй гэдэг ч юм уу эсвэл зүгээр л ямар нэгэн тийм адилхан стилтэй гэдэг ч юм уу хамтдаа байхдаа нэг юм жоохон кул харагддаг юм нөгөө хүмүүс байгаад идэв штэ. Тийм хүмүүс бас байна уу да гэж харагдаж байна. Гэтэ энэ эрэгтэйгийнхэн зүгээс асууж байгаа хүнийхэн зүгээс үйлдэл хийх гэж ер нь бол нэлийн уднаа гэж гарч ирж байгаа байхгүй юу. Энэ хүн өөрөө болохоор нэг юм хүн гэдэг штэ яг юм доктортой мэдрэмж авсан үедээ эсвэл ажил амьдрал мөнгө санхүү нь ингээд доктортой болоод ямар нэгэн зүйлд үнэхээр ингээд за ингээд үйлдэл гаргахад болохоор боллоо ингээд гэдэг ч юм уу сэтгэл цаг зав гаргахад бас ингээд юм одоо л нэг юм secure мэдрэмж ингээд төрлөө гэх үедээ энэ хүн ингээд тань руу холбогдож ирнэ гэд тэгж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор хурдандаа энэ 6 сард ингээд үнэхээр зарим хүмүүсээс нь холбоо сураг эргэж ирэх ингээд одоо холбогдох боломж байна. Холдоо гэвэл нэг 6 сарын дараанаас энэ хүн үнэхээр бүр яг ингээд тантай эргэж ингээд холбогдноо гэж эргэж ирнэ гэж гарч ирж байна. Гэтэ тэр үед энэ хүн яаж эргэж ирэх вэ гэхээр тодорхой хэмжээний нэг юм secure нэг юм тогтвортой юм бат бөх ингээд юм байр суурь мэдрэмжэнд ингээд илүү хүрчээд тэгээд танд ямар нэгэн зүйлийг бас санал болгох боломжтой ингээд болцоод энэ хүн ирнэ гинэ. Яаж л танд нэг ингээд харилцах боломжтой болцоод харилцах орон зай цаг завтай болцоод ингээд танд ингээд яаж л нэг юм цэцэг өгөх ингээд юм боломжтой болцоод гэдэг ч юм уу тий. Тэр үед ирнэ. Тэгээ одоо болохоор ингээд хоёрын харилцааны юм дотн ингээд нөгөө өмнөх ингээд гой мэдрэмжүүд ингээд байхгүй болсон байгаа шүү дээ. Мэдрэгдэлсэн. Тэнгүүд хүн яг нөгөө цаг хугацаа өнгөрөөд холбоогоо болоод ингээд одоо мэдрэмжүүд нь өөрчлөгдөд ирэхээр дараа нь ингээд хэн нэгэн хүнийг бодохдоо за энэ илүү сайн талааснаас ингээд бодох гээд байдсан шүү дээ. Тэгээд битээр өнгөрсөнд ингээд ийм харилцаа холбоотой байсан да. Ингээд сайн хандчихсан да гэдэг нэг юм илүү дотн мэдрэмжүүд нь бас ингээд нөгөө орж ирээд өгүүлэгдээд санагдаад байдсан шүү дээ. Тэр мэдрэмж нь ингээд орж ирэх үед энэ хүн ингээд тэр мэдрэмжийг санаалцаад тантай эргэж холбогдноо гэж гарч ирж байна. Зарим хүн маань бол бүр үнэхээр тэр үедээ эргэж ирэхдээ танд ингээд бүр ингээд цэцэг бүр бариад ирдэг ч юм уу. Өөрийнхөө ингээд сэтгэлийг гоё ингээд илэрхийлээд үзүүлээд ингээд ирнэ гэж гарч ирж байна. За тэгээд тэр нөгөө нэг цаанаа ингээд юм 2 3 дахь этгээдийн сонголттой ингээд юм хүмүүс байгаа штэ. Гэхдээ цаанаа 3 дахь этгээдийн сонголт ингээд тэр хүнд нь байгаад байгаа хүмүүсийн маань хувьд болохоор энэ хүн тэр үед ирж ирэхдээ бас бүр мөсөн тэр 3 дахь этгээдээ болцоод ирнэ гэж бол бас харагдахгүй байна. Яг ингээд тань дээр ингээд эргэж нөгөө хүнтэйгээ ч гэсэн ингээд холбоотой бүр ингээд болоогүй хэрнээ зүгээр таныг санаад гэдэг ч юм уу тантай ингээд эргэж ирж холбогддог ч юм уу тэгэж ирэх бас илүү магадлал илүү байна. Ер нь баг ингэж ирэхээр байна даа л гэж
харагдаад байна. За тэгээд YouTube дэх ингээд уншлага хэсэг нь болохоор ер нь энэ хүртэл ингээд дуслаа. Үргэлжлүүлээд нэмэлт дээр нь болохоор энэ хүний зүгээс танд ингээд дамжуулж хийж байгаа чин сэтгэлийн үг мессеж нь юу вэ гэдгийг нь үзээд хоёрт нь одоо энэ хүн угаасаа ингээд эргэж ирнэ холбогдно гэж хийж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүн эргэж ирж холбогдох үед тэрнээс цаашаа хоёрын харилцааны ирээдүй яг ингээд ямар байх юм бэ? Тэрнээс цаашаа яг хоёрын харилцаа холбоо бас яг бат бөх байж чадах юм уу? Ямар хөө байх юм гэдгийг нь үзээд гуравт нь ингээд нэг цаанаа өөр одоо тийм харилцааны сонголттой ингээд хүмүүс байна гэдэг байгаа шүү дээ. Тэр хүнтэйгээ ингээд цаашдаа энэ хүн хэр бас ямар байх төлөвтэй байна вэ гэдгийг нь үзье гэж бодож байна. За тэгээд YouTube дэх уншлага нь болохоор ингээд энэ хүртэл ингээд дуслаа. Үргэлжлүүлээд болохоор энэ хүний зүгээс танд ингээд дамжуулж байгаа сэтгэлийн үг мессеж юу байна вэ гэдгийг нь үзье. Хоёрт нь болохоор одоо энэ хүн угаасаа ингээд тань дээр эргэж ирнэ холбогдно гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр үед энэ хүн эргэж ирж холбогдох үед тэрнээс цаашаа ингээд хоёрын харилцаа холбоо ямар хөө байх юм бэ? Үнэхээр ингээд бат бөх байж чадах юм уу яах юм те? Ямар хөө байдалтай байхаар байна вэ? Тэгээд гуравт нь танд өгж байгаа энэ харилцаа холбоон дээр одоо танд өгж байгаа зөвлөгөө юу байна вэ гэж зөвлөгөөг нь үзье гэж бодож байна. Тэгээд YouTube дэх мэрэгэн тантай таарад үргэлжлүүлээд нэмэлтээ авахыг хүсэж ивэл та нэмэлтээ аваад үзээрэй. Баярлалаа, баяртай. Хоёрдугаар хэсгийн уншлагатай орцгоё. Тэгэхээр та бүхний яг ингээд хүзүүнүүдийг хараад үрж байхад яг ингээд ямар мессеж, ямар мэдрэмж юу ингээд төрж ийнэ гэхээр нэгт энэ бүлгийг сонгосон хүмүүсийн эмэгтэйчүүд нь эсвэл яг эмэгтэй энергитэй хүмүүс нь гэдэг ч юм уу те. Тэр хүмүүс нь яг одоо яг нөгөө зөв замаа олно гэдэг шиг одоо л яг ингээд тийм яг зөв замынхаа тэр нөгөө гэрлийг ингээд нөгөө олцсон харцсан уул нь ингээд байгаад байгаа юм л да. Тэр нь яг юу юм бэ гэдэг тэгэхээр та бүхний сахиусууд ингээд ялангуяа энэ та бүхнийг амир юм гайд хийж одоо ингээд нэг амьдралд нь ингээд чигдүүлж авдаг маш хүчтэй одоо тийм сахиусын одоо тийм оролцоотой ингээд нэг одоо хүн байгаа байхгүй юу. Тэгмээд ялангуяа яг тойрын харилцаан дээр ингээд бүр яг сахиусууд нь бүр яг ингээд оролцож орж ирээд таныг бүр яг энэ харилцаанаас жоохон хамгаалаад гэх юм уу. Сахиусууд нь ингээд таныг хамгаалаад үгээ чи ийшээ те ингээд дагуулж явах гад илүү гой сайхан зүйл рүү хүн рүү ингээд таныг ингээд дагуулж явах гад таны ингээд тэр дээр ингээд нөгөө гэрэлт хүрэх ингээд бүр ингээд шатыг нь бэлдэж өгөөд шатыг нь гаргаж өгөөд чиглүүлээд байхад та өөрөө ингээд ухамсарч сэрч чадахгүй байгаа юм л та. Таны асууж байгаа одоо энэ мэрэгэн дээр байгаа гарч ирж байгаа энэ эрэгтэй хүний зүгээс гэх юм уу эрэгтэй энергитэй байгаа энэ таны асууж байгаа хүний эрэгтэй нь ямар одоо тийм хүн байна вэ гэдэг тэгэхээр ер нь бол яг өдөр тутамдаа өөрийнхөө ажилдаа ингээд анхаардаг хийх зүйлээ ингээд хийгээд явж байгаа юм шиг боловч насны хувьд танаас дүү ч юм уу эсвэл ийм наснаас үл харгалзахгүйгээр ингээд ийм одоо төлөвшүүл энергийн хувьд ер нь айгүй тийм хөнгөн ийм хүн байгаа байхгүй юу. Дахиад нэг амьдралд нэг ийм өөрийнхөө сериосны ингээд харилцаа ингээд үүсгэхэд гэр бүл болоод яг ийм докторцоо ингээд тантай харилцаад явхад тийм бэлэн биш. Дахиад нэг юм жоохон өөрийнхөө амьдралын адлын явдлыг ингээд хөөгөөд өөрөөхөөрөө ингээд нэг жоохон газар дуур яваад тоглоод тинээд гэдэг ч юм уу те. Ингээд айгуу тийм явах одоо юм шаардлагатай ингээ хүн байгаа байхгүй юу? Энэ хүн бол яг танд тийм доктортой харилцаа санал болгоё, харилцаандаа доктортой бай гэдэг ч юм уу, амлаж байгаа тийм доктортой ирээдүй бол одоо бол энэ хүнд юусэн ингээд байхгүй байгаад байна. Тийм бахад сахиусууд нь энийг бүр ингээд мэдээд энэ хүн ийм байгаад штэ, энэ хүн ингээд чамд те ингээд ийм доктортой сэтгэлийг, доктортой амьдралыг ингээд одоо санал болгож өгч чадахгүй яг юм чиний юм зоосныхаа биш байгаад байна. Одоо юм доктортой аюулгүй, secure мэдрэмж төрүүлдэг, таныг ингээд юм хангадаг, provide хийдэг, таны амьдралын үүрэг хариуцлага хүлээдэг. За хойлоо одоо ингэж тгээ амьдралаа босгоё. Би чамд ийм юм үгүй. Одоо чиний төлөө би амьдралтаа ингээд хичээгээд ингэж явъя гэдэг тэр гоё ингээд юм secure хүн нь ингээд нөгөө биш ингээд байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд сахиусууд нь энэ хүнээс ингээд таныг чатгаараа л ингээд голдуулах гад бүр ингээд нөгөө таныг ингээд бүр ингээд гайдлаад ингээд бүр хамгаалаад ингээд
хамгаалаад тэгээ дээрээс нь тэр гэрэлд хүрэх сүнсний замнал зөв замналаараа ингээд явах бүр ингээд гэрэл рүү хүрэх шатыг нь бэлдэж өгөөд ингээд хамаг юм ингээд гоё зохицуулж болно өгж байгаа маань л та. Тэнгүүд та өөрөө ингээд энийг нэг ингээд бүрэнгүүд тухамсарлаж чадахгүй. Яг одоо та уганы нүнээс ингээд салах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Нэг иймэрхүү зүйлээ ингээд даалт хумсрын төвшөнд өөрөө мэдээд ижиж магадгүй. Тэгтээ тэрийг ингээд ийм ил хумсралуугаа бүрэн буулгаж ирж үж үнэхээр үгүй үнэхээр болиё гэдэг тэр нэг энэ хумсралтанд юусэн ингээд хүрч чадахгүй байгаад байгаа байхгүй юу. Тэг яагаад ингээд тэр сэрэлтэнд хүрч чадахгүй хумсрлаж чадахгүй ингээд энэ өөрийнхөө энэ дотор ингээд яваад байна вэ гэх тэгэхээр энэ хүнийгээ бодохдоо уулын нэрхтээ маань намаа гэсэн сэтгэлтэй штэ надад дурлсан штэ гэдэг нэг юм жоохон юм романтик нэг юм байдлаар ягаан шилээр ингээд энэ хүнийгээ хараад байгаа юм байна л та. Тэгээ ингээд энэ хүнтэйгээ ингээд уул нь бол тий ингээд энэ харилцаанаас өөрөө та move on хийх гээд амьдралтаа шинэ зүйлийг эхлүүлэх гээд хичээж байгаа хүсэж байгаа ч гэсэндээ яг ингээд энэ хүнээ бодоод байгаа байхгүй юу. За тэр маань ингээд юу хийж байгаа бол яаж байгаа бол бид нэр уулзалт үед ямар байх бол уулзалт бол яах бол гэдэг ч юм уу ингээд daydream хийгээд нөгөө хүнээ ингээд санаж мөрөөдүүд ингээд бодоод байгаа болохоор та яг юм бодод юм сэрэлтэнд юусэн ингээд хүрч чадахгүй байгаад байна гэж гарч ирж байна. Ер нь энэ хүнийг гэсэн айгуу тийм нөгөө жоохон романтик ингээд сэтгэлэн те энэ хүн бол надад айгуу тийм жоохон сэтгэлтэй штэ гэдэг ч юм уу ийм над дээр ингээд цэцэг бариад ирэх бах таа гэдэг ч юм уу нэг юм ягаан шилний ийм одоо мэдрэмж фантаз төсөөллүүд үрт нь ингээд байгаад байгаа болохоор бүр ингээд сэрж хумсарлаж чадахгүй байна гэж гарч ирж байна. Тэгээ нөгөө хүн энэ үзэхээр угаасаа л өөрөө ч гэсэндээ ингээд мэдж байгаа. Ингээд хувь тавилангаараа ингээд амьдрал ингээд битээр зөрөлдөөд ингээд болохгүй байна. Эмэгтэйгийнхаа ингээд хүсэл мөрөөдөл хүлээлтэнд угаасаа би хүрч чадахгүй байна. Хүрч чадахгүй гэдгийг ч мэдж байгаа. Гой мөрөөдлийг биелүүлж өгч чадахгүйгээ ч гэсэн ингээд мэдж байгаа. Тэгээ харилцаандаа ерөөсөө тийм доктортой ингээд нөгөө нэг юм байж чадахгүй байна. Байх сонирхолгүй байна гэж гарч ирж байна. Яг энэ хүн үе ингээд тань дээр ирдэг гэж магадгүй. Үе ингээд уулздаг гэдэг ч юм уу. Таныг зориод ирдэг. Гэтэ тэгэж ирэхдээ ингээд ерөөсөө юм доктортой харилцаа санал болгодоггүй. Тэгээд за хэрвээ тэгээ энэ хүн бас эмэгтэй маань ингээд намайг ингээд хүлээгээ сууж байгаа интергетийг бас энэ хүн мэдээд байна л та. Сүүлийн үед эсвэл өмнө нь ингээд энэ хүн тагчааг ингээд алга болсон байж магадгүй. Яасан мэддэхгүй алга болж байгаа. Нэг эрэгтэй хүнийхээ өөрийнхөө нэг агуудаа орж байгаа гэдэг ч юм уу те. Тэгж байгаа. Одоо ингээд жоохон гарч ирж байгаа, сайжирж байгаа, дээрдэж байгаа. Тэгээд ингээд ирэхээрээ магадгүй таныг гээд жоохон ч гэсэн ингээд зориод ирдэг гэж магадгүй нэг уцаар ирчдэг, мессеж бичдэг, нэг уулзъя гэж нэг асуудаг гэдэг ч юм уу те. Эсвэл угнаал нэг тийм харилцаа бол ингээд санал болгодог. Гэхдээ яг юм доктортой юм байхгүй. Харилцаандаа тууштай доктортой ингээд юм байж чадахгүй байгаа байдалтай байна гэж гарч ирж байна. Тэгээд өмнө нь энэ хүнд ингээд сэтгэл зүйн айгуу тийм хоёрын харилцааны салалтаас болоод ч юм уу эсвэл хоёрын харилцаанаас болоод ч юм уу эсвэл ер нь амьдралын айгуу тийм сэтгэл зүйн дарамтанд ингээд стресст энэ хүн орсон юм байна л та. Тэгээд айгуу тийм ганцаараа ингээд хэсэг байсан гэдэг ч юм уу те тагчааг алгуулсан гэдэг ч юм уу. Тэр байдал нь одоо ингээд баг цаг ингээд угаасаа дээрдэж байна. Гэхдээ энэ хүний зүгээс нэг тийм өөрийгөө өмгөөлөлт байгаад байна гинэ. Энэ хүн таны зүг рүү ингээд нэг амар юм хэл хязгаар ингээд тавьчихад байгаа байхгүй юу? Үгүй би ингэхгүй тэхгүй би чадахгүй гэдэг ч юм уу. Эсвэл хүн ингээд нэг өөрийгөө өмөөрөөд идэв штэ. Тэгээд байна гэж гарч ирж байна. Тэгээд хэрвээ энэ хүн өмнө нь ингээд хин нэг эмэгтэйтэй харьцаж исэн бол яг тэр эмэгтэйгээ болж байгаа байж болж болсон гэдэг ч юм уу те. Тийм байж болж байна. Тэгтээ стил энэ хүний энерги нь ерөөсө худлаа хэлэхгүй байхгүй юу? Энерги нь одоо ингээд юм өөрөөр амьдрах хүсэлтэй, өөрөөр дураараа ирэх чөлөөтэй ингээд амьдрах хүсэлтэй, өөрөөр ингээд гадууд дотор яваал, тоглоал, хүнтэй уулзаал ийм гал энергитэй ерөөсөө юм төлөвшсөн би одоо ийм доктортой харилцаа, доктортой зүйлд ийм бэлэн биш ийм зүйлийг нэг тийм хүсэхгүй байгаа гэдэг ч юм уу те. Тийм ийм одоо энергитэй төлөвтэй хүн байгаад байгаа байхгүй юу?
За тийм болохоор энийг ингээд нөгөө сахиусууд нь мэдээд байгаа болохоор таныг энэ хүнээс жоохон ингээд холдуулах гад эсвэл бүр ингээд таныг ингээд илүү дээр хүн рүү илүү одоо юм сэтгэл хөдлөл emotionally доктортой найдвартай сэтгэл хөдлөл emotionally төвшөнд танд нээлттэй танд үнэхээр ингээд юм сэтгэл гаргаж чадах ингээд юм хүн рүү ингээд уулын таныг чиглүүлээд байгаа юм байна л да. Тэг яг ингээд энэ хүн бас айгүй тийм асууж байгаа хүн нь эргэлт одоо шийдвэргүй байдалтай байна. Шийдвэрээ гаргаж чадахгүй ингээд байдалтай байна гэж гарч ирж байна. Тэг яг хав та энэ хүнд амьдралд нь жохон ч гэсэн тийм эргцүүлэл, ухаарал гэдэг ч юм уу те ингээд юм янз бүрийн юмыг ингэж бодож үзэх тийм эргцүүлэл бас энэ хүнд ингээд өгдөг юм байна л да та хоёрын харилцаа. Гэхдээ хичнээн энэ хүн жоохон хоёрын харилцаагаар дамжуулж юм бодоод эргцүүлээд бодоод жоохон юм эргцүүлээд ойлгож байгаа ч гэсэндээ одоогийн байгаа байдалд бол энэ хүн хангалттайгаас юм төлөвшсөн танд доктортой харилцаа санал болгож чадахгүй тууштай байж чадахгүй ийм хүн бас болоогүй л яна хангалтгүй байна биш вэ шүү л гэж харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн яг ингэж ирээдүйд эргэж ирэх үү ирээдүйд юу нь ямар хөө болохоор байна вэ гэд асууад болохоор сонирхолтой зүйл нь та яг ингээд өөрийгөө бодоод өөрийнхөө авьяас чадлыг олж нэгээд өөртөө хараад өөрийгөө ингээд юм хөөрхөн болгоод өөрийнхөө амьдралаар ингээд явах юм бол танд ингээд ирээдүйд ингээд айгуу тийм хүмүүсийн сонголт гарч ирнэ гинэ юм эрэгтэйчүүдийн сонголт нэгээс нэг 4 хавцаа гэдэг ч юм уу тийм хүмүүсийн сонголт угаасаа ингээд амьдралд нь гараад ирнэ. Тэр хүмүүс дунд нь үнэхээр таныг гэсэн юм сэтгэлтэй одоо юм бүр юм emotionally таныг гэсэн сэтгэлтэй таныг гэсэн одоо юм сэтгэл мэдрэгддэг сэтгэл хөдлөл emotional нь танд ингээд нээлттэй танд ингээд хайртайгаа хилдэг таныг хайрлая гэдэг тийм хүн байгаад байгаа хгүй юу. Үнэхээр одоогийн асууж байгаа хүнээс нь шал өөр энерги ингээд бүр би чамд үнэхээр сэтгэл гаргая би чамд миний сэтгэл хөдлөл emotional ийм одоо нээлттэй доктортой гэсэн тийм ингээд залуу ингээд байх болно гэж гарч ирж байна. Тэг яг ингээд энэ таны асууж байгаа хүн ч гэсэнд ирээдүйд гарч ирнэ. Тэгтээ энэ хүн гарч ирэх үед танд ингээд аль үжээ ингээд юм өөр сонголтоос ингээд нөгөө гарч ирсэн өөр юм эрэгтэй хүмүүсийн сонголтоос ингээд гарч ирсэн байх юм байна л да. За тийм байх болно гэдэг талаас ингээд илүү гарч ирж байна. Тэгээ тэр нөгөө болзоонд явах ингээд date night гэдэг үзэр гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр та энэ ярилцсанаас жоохон нэг өөрийгөө татаад өөрийгөө ингээд буцаад ингээд хөөрхөн болгоод үртэн хараад эсвэл зүгээр л ингээд гой хөөрхнөө хийгээл сууж яхад те. Хөөрхнөө хийгээл ингээд сууж яхад чинь угаасаа аяанда ингээд бас өөр сонголтууд өөр хүмүүс ч гэсэндээ ингээд амьдралд нь ингээд гарч ирнэ. Тэр дунд нь үнэхээр бас сайн хүн бас байгаа шүү. Танд сэтгэл үнэхээр гаргая гэсэн хүн байгаа шүү. Тэгээд өөр ингээд танигаас ингээд өөр сонголттой ингээд болцсон байх үед нь нөгөө одоо асууж байгаа хүн ч гэсэн ингээд гарч ирнэ гэсэн тийм байдлаар амартаж хүзэр гаргаж өгч байна. Тэгээд ялж аргагүй ингээд хэлэхдээ сахиусууд нь ингээд танд хэлэхдээ одоо тэр нөгөө нэг эмгтэн ингээд гартаа цэцэг барьсан зүгээрээ гэдэг үзэр гарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүнээс одоогийн байдлаар та энэ хүнээс салсан ч гэсэндээ зүгээр штэ чи ингээд сайн байх болно зүгээр гэж нөгөө нэг бүр ингээд танд хэлээд байгаа байхгүй юу. Ирээдүйн таа ч гэсэндээ ингээд дараа нь ингээд бодохдоо зүгээр штэ би өстэй амар сайн байгаа штэ гэд баг ингээд одоо тэр нөгөө ирээдүйн таны хувилбар тань руу зүгээр шүү хардаа би ийм өөр хүнээс бас ийм гоё ингээд цэцэг авцсан чамаагаас ингээд хайрлах сэтгэл гаргах ийм гоё хүн бас ингээд байгаа штэ энийг хардаа битээ санаа зовоорой гэд нөгөө нэг ирээдүйн хувилбар нь ингээд тань руу ингээд хэлж байгаа юм шиг тийм үзэр ингээд гарцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээл заавал энэ харилцаан дээр ингээл зуралдаал, бүр гацаал гэдэг ч юм уу те. Яг л өстэй энэ хүн гэдэг ч юм уу тийм юм ерөөсөө ингээд бодох ер нь бол ингээд шаардлагагүй байна л да. Энэ хүн биш байлаа ч гэсэндээ ирээдүйд тань сонголтууд гарч ирэн тэр хүнд нь тэр дунд нь ч гэсэн дахиад нэг тийм таныг үнэхээр тань үнэхээр сэтгэл гарах боломжтой ингээд ийм сонголт хүн ингээд байж лах болно. Тэгээ угаасаа та ингээд өөрийнхөө ингээд хөөрхөн байгаад ингээд ялцаад ингээд ирэх үед одоо асууж байгаа хүн ч гэсэн угаасаа ингээд дахиад гарч ирнэ гэж нөгөө нэг ер нь харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ялангуяа сахиусууд нь ингээд таныг
бүр ингээд яг одоогийн байдлаар бүр ингээд энэ хүнээс нь ингээд салах гад бүр ингээд чиглүүлэх гээд бараг дийлэхгүй байгаа юм шиг байна. Яагаад гэвэл хичнээн сахиусаатнаас нь тохиогоо таныг хамгаалаад хоёр харилцан дээр хаалт тавиад таныг ингээ авч явахгүй чиглүүлэх гээд байхад чинь та өөрөө ингээд сайн ухамсарлаж өгч чадахгүй байгаа болохоор нөгөө сахиусаад нь жоо дийлэхгүй байгаад байна л та. Надад яг тэгэж орж ирж байна. Жохон дийлэхгүй байна. За. Тэгэхээр за YouTube дэх нөгөө нэг уншлага нь болохоор иймэрхүү байдлаар гарч ирж байна. За өргөжлүүлээд нэмэлт хэсэг дээр нь болохоор за таны асууж байгаа хүн ирээдүйд яг ингээд хэдийн хугацааны дараа холбогдож ирэх вэ гэдэг хугацааг нь бас ингээд илүү тодорхой асууж үе гэж бодож байна. Тэгээд энэ хүн холбогдож ирэх үедээ үнэхээр танд ямар харилцаа санал болгох вэ? Хоёрын харилцааны ирээдүйд цаашдаа ямар байх вэ гэдгийг нь үзээд тэгээд энэ хүнээс дамжуулж байгаа сэтгэлийн үг мессежийг нь үзье гэж бодож байна. За ингээд YouTube дэх мэрэгэн тантай таарад өргөжлүүлээд нэмэлт хэсгээ авахыг хүсчихвэл нэмэлт хэсгээ аваарай. Баярлалаа, баяртай. 3 дугаар хэсгийн уншлагатай орцгоё. За эхлээд энергийн шалгалт болоод таны зүгээс ингээд ямар байдалтай байгааг нь үзье. Хвчлэн энэ хэсгийг сонгоцсон хүмүүс маань өөрсдөө ингээд эмгтээчүүд нь ингээд байх шиг байна. Эсвэл нэг эмгтээ нэрхтэй хүн гэдэг ч юм уу те. За эмгтээгийн зүгээс болохоор эрэгтэйгээ аль болох ингээд хурдан ирээсэй л гэж хүсэж байна л та. Энэ хүн ингээд битээр эргэж ирэх юм бол битээр ингээд үнээр нийлүүл ингээд хурдан ингээд энэ хүн ингээд ирүүл ирээд шийдэгдээд ингээд ирээсэй. Тэхгүй бол ингээд би бас ингээд өөрхөн дараагийн ингээд зүйлээ бодмоор байна. Амьдралын дараагаас ингээд chapter ингээд эхлүүлмээр байна. Move on хиймээр байна гэдэг тийм одоо сэтлээг өөх орж ирж байгаа байхгүй юу? Зарим нь бол бүр аль үжээ ингээд өөртөө бүр ингээд шинэ эхлэлээ ингээд эхлүүлэхээр шийдсэн, эхлүүлсэн явж байгаа юм байна. Тэгээ энэ эмэгтэй болохоор юу хүсэж ийм вэхээр за айгуу тийм хурдан байдал, хурдыг хүсэж байна. Тодорхой байдал хүсэж байна. Хоёрт нь болохоор өөртөө адилхан тийм өгөө авааны тэнцвэртэй харилцааг хүсэж байна. Жишээлбэл өөрөө л илүү ингээд өгөөд ах биш нөгөө хүн нь ч гэсэндээ өөртөө нэг адилхан ингээд тэнцүү ингээд өгдөг, хуваалцдаг. Өөрийнх нь амьдралд бас тодорхой хэмжээнд тийм тус нэмэртэй гэдэг ч юм уу те. Тус нэмэртэй одоо өөрийнх нь амьдралын үүрэг хариуцлагуудыг хамт ингээд үргэлжлээд явах. За мөнгө санхүү, материаллыг ажил санхүүгийн зүг дээр ч гэсэнтэй хамтдаа ингээд амьдралд ингээд гар нийлээд ингээд явах өөрт нь ямар нэгэн тийм тустай нэмэртэй өөрийнх нь ингээд өгч зориулж байгааг өөртөө найдлага яг тэнцүү ингээд юм өгдөг, зориулдаг ингээд нөгөө нэг юм харилцаа эмэгтэй нэг өсөж байгаа байхгүй юу? Тэгээд эрэгтэйгээ хэрвээ ингэж чадахгүй гэх юм бол ерөөсөө өөрийгөө бодоод өөртөө ингээд шинэ эхлэл ингээд эхлүүлээд ингээд явахыг хүсэж байна гэж гарч ирж байна. Тэгээд мэдээж энэ харилцаанаас болоод мэдээж айгүйх тийм дэмэжтэй ингээд юм сэтгэл зүй, сэтгэл санааны болон сэтгэл зүйн одоо юм хохирол одоо ингээд мэдэрч амссан гэж гарч ирж байна. Тэгээд гэхдээ хичнээн ингээд эмэгтэй өөрт нь хэцүү ингээд байгаа ч гэсэндээ үнэхээр одоо энэ хүн ингэж хурдан ирэхгүй удаан хүлээлгэхээр бол эсвэл өөрт нь ингээд юм тэнцвэртэй харилцаа санал болгож чадахгүй бол ганцаараа ч хамаагүй өөрт нь хичнээн хэцүүсэн ч хамаагүй ингээд өөрийнхөө амьдралыг одоо урагшлуулад үргэлжлүүлээд ингээд аваад явнаа гэдэг тийм байдлаас гарч ирж байна. Би ингээд ганцаараа ч хамаагүй ингээд нүүгээд ганцаараа ч хамаагүй ингээд өөр улс руу яваад алсыг зориод гэдэг ч юм уу тий. Ингээд би ингээд шаардлагатай бол ингээд хичнээн би ингээд явмааргүй байгаа ч гэсэндээ би ингээд явах болно гэдэг тийм өнцөг талаас эмэгтэйгийнхэн зүгээс ингээд яг гарч ирж байна л та. За тэгээд эрэгтэйгийнхэн одоо зүгээс ямар байна вэ гэд үзэхэд болохоор эрэгтэй нь одоогоор ингээд энэ харилцаанд ямар нэгэн тийм үйлдэл хийх одоо бодлого байна. Ямар нэгэн тийм төлөвлөж байгаа үйлдэл гэдэг ч юм уу те. Үнэхээр тийм дөрвтэй ингээд үйлдэл бол ингээд эрэгтэйд төлөвлөж байгаа тийм алсхтын ирээдүйн одоо энэ харилцааг ингээд доктортой байх хэмжээний гэдэг ч юм уу те. Тийм үйлдэл бол эрэгтэйд ингээд байхгүй, төлөвлөж байгаа юмч байхгүй. Харилцаанд үнэхээр ингээд доктортой, тууштай, найдвартай ингээд байж чадхааргүй ингээд нөхцөл байдалд байна гэж гарч ирж байна. Тэгээ эмэгтэйгээ ингээд ямар нэгэн байдлаар эмэгтэйгээ өөрөөсөө илүү ингээд юм дээр хүн гэж бодд юм байна л та. Эмэгтэй маань
надаас илүү ингээд гялалцдаг төрлийн хүн, эмэгтэй маань надаас илүү амжилттай, эмэгтэй маань яг ингээ өөрийнхөө амжилт потенциалаа ингээд хөөгөөд явах юм бол илүү амжилтанд хүрэх хүн гэдэг ч юм уу те. Өөрийгөө ямар нэгэн байдлаараас жоохон доогуур ингээд үнэлдэг, боддог ингээд төрлийн хүн байж магадгүй. Тэгээд өөрөө ч гэсэн бодохдоо за эмэгтэй маань ингээд өөрийнхөө ажил карьерийг ингээд төлөвлөөд өөрийнхөө ажил карьертай амжилт гаргаад ингээд бас ингээд амжилттай яваасаа гэж нөгөө одоо хүсдэм байна л та, боддог гэдэг ч юм уу тий. Тэгээд хоёрын хооронд ямар нэгэн тийм хувь тавилангаараа юм зүрэлдүүнтэй ингээд нэг юм хэцүү ингээд юм ялгаа гэдэг ч юм уу ямар нэг юм ингээд үүсцэн байгаа даахгүй. Тэр нь болохоор за үнэхээр ингээд амьдрал мөнгө санхүү ажил карьерийн ялгаатай зөрүүтэй байдлаж болно. Эсвэл одоо нэг юм амьдралын хэв маягийн гэдэг ч юм уу эсвэл хол зайн гэдэг ч юм уу эсвэл нөгөө хүн нь ингээд цаанаа үнэхээр өөр хүнтэй ингээд суудсан өөр найз охинтой олцсон гэдэг ч юм уу те. Ямар нэг юм амьдралын юм өөр ингээд юм чаптер төр байгаад байгаа. Тоор эргэж буцаж нийлээ гэх юм бол ингээд эргэтэйгээс нь ялангуяа амар их тийм тэмцэл одоо ингээд юм шаардгаар өөрийнхөө ингээд тухтай бүсээс ингээд гараад өөрийгөө үнэхээр өөрчлөө тодорхой хэмжээний юм жоохон юм хичээл зүтгэл тэмцэл ингээд одоо амар тийм шаардгаар ингээд бүр юм юун дээр ингээд ирсэн байна л та. Ирсэн байгаа юм шиг байна. Нөхцөл байдалд гэх юм уу. Тэр нь одоо эргэтэй зүгээс ямар тэмцэл ээж болох вэ гэхээр за хэрвээ цаанаа ингээд өөр харилцаанд байгаа өөр хүнтэй суудсан хүмүүс маань байгаа бол тэр амьдрал нь ингээд өөрт нь тухтай ингээд санагддаг, тухтай бүс шиг нь ингээд болцсон. Одоо ингээд тантай нийлээ, тань руу эргэж ирээ гэх юм бол энэ хүн тэр тухтай амьдралыг бүр ингээд болж ээж гэдэг ч юм уу өөрөөсөө ингээд амар хичээл зүтгэл гаргаж ээж ингээд тань руу ингээд эргэж ирэхээр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоогоор бол энэ хүн тийх ямар ч бодлого байна. Тийм тухтай байдалтай юм ингээд комфорт зондоо байж яа гэдэг тийм энэ байж яа гэдэг тийм бодолтой байгаа байхгүй юу? Эсвэл ингээд энэ хүний өөрийнх нь тогтцоо одоо нэг юм өөр ингээд тэр нэг өөрийнх нь нэг амьдрал байгаа шүү дээ. Өөр гадаадд нь байгаа гэдэг ч юм уу. Эсвэл өөрийнх нь нэг ингээд амьдралын хэм маяг зуршил гэдэг ч юм уу те. Тэр зүйлээ ингээд бүгдийг ингээд өөрийгөө ингээд хувьсгаж өөрчлөөд таны төлөө ингээд тэмцээд таныг гээд ирэх одоо тийм тэмцэл тийм зүйл бол энэ хүнд ингээд одоо байхаахан байхгүй байгаад байна гэж гарч ирж байна. Тийм болохоор яг ингээд харилцаанд бас ингээд байж чадахгүй байгаад байна л да. За тэгээд хоёрын харилцаа ингээд яаж дууссан, төгссөнд юу болсонд харилцаа одоо яг ямар байдалтай байгаад энэ хүн ч гэсэндээ юм сэтгэл ханамжгүй байна. Таны тухай бодох үед таны тухай ингээд бодохоор тэр үед тэгдэг байжтэй, ингэдэг байжтэй гэдэг ч юм уу. Эсвэл нэг л нэг тийм сэтгэл ханамжгүй ингээд юм мэдрэмж ингээд хүнд төрдөг штеп. Тийм мэдрэмж одоо ингээд энэ хүнд төрдгөө гэж тэгж гарч ирж байна. Тэгээд энэ хүн ямар нэгэн тийм алдаа хийсэн гэж өөргөө боддог гинэ. Би ингээд тийм алдаа хийгээгүй байсан ч болоосай гэсэн тийм мессеж гарч ирж байна. Зарим хүмүүс маань бол үнэхээр ингээд цаанаа ингээд өөр хүнтэй болцсон байгаад байна. Өөр хүнтэй харилцаа холбоотой байгаад байгаа. Өөр хүнтэй болцсон, өөр хүнтэй ингээд гэрэлцэн суудсан гэдэг ч юм уу. Тэгээ ингээд хоёрын харилцаа амар сонирн байдалд орсон. Ингээд огт бүр яг ингээд бүр цэг тавиад бүр ингээд дуусаад бүр ингээд бүх юмараа дууссан ч биш. Тэгсэрнэ яг ингээд яахан тодорхой үйлдэл аваад ирээд байгаа ч юм байхгүй гэд нэг юм завсрын айгуу сонин нөхцөл байдалд ингээд орцгооцсон байгаад байна. Тэг эргэтэйхэн зүгээс бас жоохон мөнгө санхүүгийн тавгүй байдал ингээд байгаад байна уу да гэж харагдаж байна. За тэгээд энэ хүн ингээд тань дээр ингээд эргэж ирэх үү гэж асуухад болохоор эргэтэй нь ингээд өөрийнхөө бодол санааг айгууг сонсдог, айгууг ингээд боддог төрлийн хүн юм байна л да. Орд нь нэг тийм ихэр жинлүүр хумах эсвэл одоо матар үхэр охины орттой хүн илүү ингээд байх боломжтой байгаад байна. За тэгээд энэ хүн юмыг амар юм практикал хардаг. Тэгээ ийм өөрийнхөө бодлыг дагдаг ингээд хүн болохоор хэсэгтэй бол энэ хүн ер нь ингээд тань руу ингээд эргэж ирэхгүй, үйлдэл хийхгүй гэж гарч ирж байна. Ялангуяа одоо ингээд мөнгө санхүүгийн одоо таагүй байдалд байгаа хүмүүс нэр байгаа бол энэ хүн юу гэж бодож ийн вэ гэхээр би одоо энэ хүн эмгтээр үйлдэл хийсэн ч гэсэндээ эргэж нийлэе ч гэсэндээ дахиад энэ эмгтээ надаас илүү дээгүүр идэг. Би ингээд доогуур байдаг.
хамт ингээд явсан ч гэсэндээ эмэгтэй маань илүү ингээд мөнгө гаргадаг тийм нөхцөл байдал ингээд үргэлжлэх болно гэж бодоод ингээд хэсэгтээ ингээд бас л ингэ штэ тэгэн штэ гэдэг ч юм уу те. Тэгээ тийм ингээд өөрийнхөө бодлыг сонсоод хэсэгтээ бас ингээд тийм үйлдэл одоо ингээд хийх хэрэггүй байна гэж гарч ирж байна. Тэгээ угаасаа та энэ хүнийг ингээд тань руу үйлдэл хийгээд ингээд эргэж иргэсээр адил та аль үжи ингээд өөртөө шинэ амьдралын ингээд шинэ одоо юм чаптер шинэ эхлэлээ ингээд эхлүүлсэн өөртөө ингээд бүр эхлүүлээд ингээд явж байгаа юм байна л да. Тэгээ та өөрийнхөө авьяас чадал потенциалуудыг олж нэгээд агуу ингээд хөөрхөн байгаад өөртөө ингээд анхаарад өөрийгөө кэрлээд нөгөө яг ингээд нөгөө хөөрхнөө хийгээд байжсэн чинь энэ хүн ингээд гарч ирэхээр байгаа хгүй. Тэгээ энэ яг ингээд хоёрдугаар хэсэгтээ бас амар төстэй байдлаар гарч ирж байна. Энэ хүн ямар үед ингээд тань дээр эргэж ирэх вэ? Амьдралд нь гарч ирэх боломжтой байгаад байна гэхэд тэгэхээр та яг ингээд өөртөө анхаарад өөртөө ингээд шинэ чаптер ингээд эхлүүлээд ингээд өөрийнхөө амьдралаар явж байна шүү дээ. Тэгээ явж ангууд танд бас яг юм өөр хүн бас ингээд гарч ирэх боломжтой байгаад байна. Танд яг өөр сонголт гараад ирсэн чинь өөр хүн бас ингээд гараад ирсэн чинь та нэг арай ч нэг ингээд өөрийнхөө нэг юм учрыг ингээд нэг олоо бийж нь штэ. Тэнцвэрээ олоод амьдралынхаа тэнцвэр ингээд юу сэтгэл зүйн тэнцвэр гэдэг ч юм уу те. Тэр ингээд тэнцвэрээ олоод давхар амьдралд бас өөр хүн ингээд гарч ирж мэрээд жоо ингээ яваа байжсэн чинь энэ хүн ингээд тань дээр ингээд дахиж гарч ирнэ гэж байгаа байхгүй юу? Гарч ирэх магадaltaй байна гэд. Тийм байна. За тэгэд энэ хүн яг хэдийн хугацааны дараанаас ингээд эргэж ирэх боломжтой байна вэ гэж үзэхэд болохоор за ойрын хугацаанд бол нэг 2 сарын дараанаас холтоо бол баг энэ хүн баг ингээд 2 жил мөлийн дараа ч ингээд гинт гарч ирж магадгүй. Яа гэвэл 2 жил мөлийн дараа та ингээд бүр ингээд өөрийнхөө учрыг олцсон, өөртөө шинэ эхлэл эхлүүлээд, өөр хүмүүнтэй ч гэсэн ингээд танилцаад, өөр хүмүүнтэй ингээд байжсэн чинь ингээд ганц 2 жил мөлийн дараа бүр ингээд нөгөө гарч ирдэг, бүр сүулт ингээд гарч ирдэг ингээд хүмүүс байгаад идэв штэ. Бүр тийм байдлаар ч гэсэн энэ хүн баг ингээд гарч ирэхээр байна. Энэ хүн тэгтээ амар хурдан өнөө маргааштай бол энэ хүн таны амьдралд бол гарч ирэхгүй. Гарч ирлээ ч гэсэн за нэг ойр зургийн л нэг яриа ярьдаг ч юм уу тий. Тэгжэл гарч ирнэ. Яг ингээд үйлдэл хийгээд ч юм уу арай жоохон дөрвтойгоор бодтойгоор бол энэ хүн таны амьдралд нэг хамгийн уртандаа л нэг 2 сарын дараанаас эсвэл нэг 2 жилийн дараанаас та нэг өөрийнхөө учрыг нэг олоод нэг ингээд өөр хүмүүнтэй ингээд болоод байжсэн чинь энэ хүн ингээд гинт гарч ирэхээр харагдчихээн. За тэгээд YouTube дэх уншлага нь бол ямар тааж иймэрхүү байдлаар гарч ирж чинь. Тэгээ ингээд хүзүүнүүдийг ингээд харахаар яг одоогийн нөхцөл байдалд за тэр нөгөө нэг зөвлөгөөний хэрэг хажууд байгаа үзрийг харахаар эрэгтэй эмэгтэй хоёр ингээд бие биенээсээ жоохон зайтай хол зогссон. Тэгээ ингээд бие биенэрүүгээ ингээд харцсан. Айгуу тийм хол ингээд нөгөө нэг ингээд зай аваад зогссон байгаа хгүй юу. Тэнгүүд эмэгтэйгийн талаас гарч ирж байгаа damage гэдэг үзүүн дээр ч гэсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо зай аваад суудсан. Хоёулаа ингээд ийм өөр тишээ ингээд нөгөө харцсан суугаад штэ. Тэгэхээр одоогийн байдлаар бол тоор айгуу хоёрын харилцаа амар тийм холтцсон байна. Ингээд нэг юм сэтгэл мэдрэмжийн хувьд ч юм уу ингээд бие махбодын хувьд ч юм уу хувь тавилангийн хувьд ингээд нөхцөл байдлын хувьд ингээд айгуу юм холтцооцсон. Тэгээд хоёр тишээ хараад ингээд суудсан юм шиг хоёр талд ингээд бие бинийгээ үйлдэл хийж чадахгүй бие бинийгээ ингээд бие бинийгээ хараад ингээд зогсоод байгаа юм шиг. Хинж тэгсэн мөртлөө яг ингээд юм бие төрүүлж үйлдэл хийхгүй гэсэн одоо нэг юм байдалтай болсон гэх юм уу. Тийм байгаад юм. Тийм болохоор өнөө маргааштай ингээд бие бинийгээ үйлдэл ингээд яг хийгээд буулт хийгээд ингээд ирэхгүй. Ер нь нэлээд хугацаа өнгөрч иж 2 сараас 2 жилийн юм хугацаа өнгөрч иж бүр ингээд гарч ирэх үйс. Ямар нэгэн юм жоохон юм өөрчлөлт, ямар нэгэн юм бие биенийх нь амьдралд ингээд тохиолдчихж ингээд жоохон уулзалтгаар эргэж ирэхээр одоо ингээд байна гэж харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө YouTube дэх уншлага нь болохоор иймэрхүү байдлаар гарч ирлээ. Үргэлжлүүлээд нэмэлт уншлах дээр нь болохоор за энэ хүн таны амьдралд дахиад эргэж гарч ирэх үед хоёрын харилцаа ямар байх вэ? Харилцааны ирээдүй ингээд цаашдаа ямар байх вэ? Үнэхээр бат бөх харилцаа байж чадах уу? Ямар харилцаатай байхаар байна вэ? Хоёрт нь болохоор энэ хүнээс танд дамжуулж байгаа чин сэтгэлийн үг мессеж юу байна вэ гэдгийг үзээд
Гурд нь энэ харилцаан дээр танд өгж байгаа зөвлөгөө сахиулуудын одоо зөвлөгөө юу байна вэ гэдгийг үзье гэж бодож байна. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай. YouTube дэх мэргэн ингээд тараад өөрчлөлээд нэмэлтээ авахыг хүсэж ивэл та нэмэлтээ аваад үзээрэй.